Нью-Йорк Таймс сонинд мягмар гарагт нийтлэгдсэн мэдээлэлд Бин Ладны хүүхдүүд эцгийг нь Америкийн тусгай хүчнийхэн хөнөөснийг гэмт хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Сониноос мэдээснээр тус мэдээллийг Аль-Каидагийн удирдагч агсны дөрөвдөх хүү Амар Бин Ладен бэлтгэсэн юм байна. Тэрээр 2008 онд ярилцлага өгөх үеэрээ инх тайвны элчээр ажиллах хүсэлтэй байгаагаа ярьж байжээ. Би инх тайвны элчээр ажиллахаар төлөвлөсөн. Миний бодлоор би иргэдэд туслахын тулд гараа сонгож чадна. Зөвхөн би ч биш. Хүн бүр инх тайвны элч байх хэрэгтэй. Эцгийнхээ үйл хэргийг буруутгаж байгаагаа олон нийтэд илэрхийлдэгч Амар Бин Ладен түүнд хайртай гэдгээ хэлсэн байна. Бусад хүнээр нь эцгийгээ хайрлагын адилаар би түүнд хайртай. Осама Бин Ладен Пакистаны Абботабад хотод орших энэхүү харчид амьдарч байсан бөгөөд өнгөрсөн 7 хоногт Америкийн тусгай хүчнийхэн ажиллагаа явуулж түүнийг устгасан юм а. Бин Ладны гэр бүлийн гаргасан мэдээлэлд ямар учраас түүнийг баривчлаагүй, түүнийг яагаад шүүхийн өмнө авчираагүй вэ гэж асуужээ. Ийхүү эцгийг нь хөнөөснийг улс төрийн шийдэл биш байсан гэдгийг тэд мөн онцлсон байна. Тусгай ажиллагааны үеэр Бин Ладен зэвсэггүй байсан гэдгийг цагаан ордон хүлээн зөвшөөрснөөс хойш янз бүрийн асуулт эргэлзээ гарч ирсээр байгаа юм а.